2025 онд Дэшон хотын нэгэн бага сургуульд аимшигт хэрэг гарч 7 настай сурагч амиа алдсан эмнэлэлт явдал олон нийтийг цочирдуулжээ. Хэрэг тухайн сургуулийн 49 настай багш Мэнжаван холбогдсон бөгөөд шүүхээс түнд бүх насаар нь 20 ял оноосон байна. Мөрдөн байцаалтын мэдээлэлээр Мэнжаван нь 7 настай сурагч Ким Ханилыг хичээлийн дараах асрамжийн хөтөлбөр дууссаны дараа ном өгнө хэмээн дуудаж сургуулийн доторх тусгай өрөөнд дагуулж орсон байна. Улмаар тэрээр хурц эртний зэвсэг ашиглан хүүхдэд халдсан бөгөөд хүүхэд газар дээрээ нас барсан гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ. Шалгалтын явцад тухайн өдөр багш сургуулийн камерын хяналтын бүсээс зайлсхийх оролдлого хийсэн байж болзошгүй баримтыг мөрдөн шалгасан бөгөөд үйлдэл нь санамсаргүй бус урьдчилан төлөвлөсөн шинжтэй байж магадгүй гэж прокурорын талд үгэнсэн байна. Хэрэг гарсны дараах мөрдөн шалгах ажиллагаагаар Мэнжаван нь өмнө нь сэтгэл гутралын улмаас ажилласаа төр чөлөө авч байсан тогтоогдсон боловч хууль хяналтын байгууллага түүний сэтгэл зүйн байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгааныг бүрэн зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзжээ. Шүүх хурал 2025 оны сүүлээр болж анхан шатны шүүхээс түүнд бүх насаар нь 20 ял оноосон байна. Улмаар давж заалдах шатны шүүх 2026 оны 1-р сард шийдвэрийг хэвээр баталсан бөгөөд Өмнөд Солонгосын дэд шүүхийн эцсийн шийдвэр гарснаар хэрэг албан ёсоор дуусгаруулжээ. Энэхүү хэрэг нь Өмнөд Солонгосын боловсролын байгууллагын орчны аюулгүй байдал, багш нарын сэтгэл зүйн хяналт, хүүхдийн хамгааллын тогтолцоог сайжруулах шаардлагыг дахин хүндсэн ноцтой эмнэлэлт явдал болж үлдсэн байна.